За өнөөдөр бүгдээрээ энэхүү импакттай дугуй цөмлөгчийг 16 инчийн чиргүүлийн дугуйн дээр хамтдаа туршиж үзцгээе. Энэ дугуй цөмлөхөд нэлээд яригтай харагдаж байгаа биз? Ийм дугуйн дээр дотор талаас нь зууралт хийхэд баггүй төвөгтэй байдаг учраас энэ хэсгээрээ нэлээд нарийнхан зайтай байгаа юм аа. Төхөөрөмжөө дугуйн дээр ажиллахаас өмнө эхлээд бид цөмлөх гэж байгаа хэсгээ заавал тослох хэрэгтэй. Тослогоо хийхээ бүү мартаарай. За одоо та нарт багж маань маш хялбархан дугуй болон обуудны завсраар орж байгааг харж байна. Эхний алхам бол багжаа байрлуулах. Хоёр дахь алхам бол обуудаа дугуйнаас нь салгах. Буцаалаа. Багжаа салглаа. За одоо 11-аар 225 та дугуйн дээр туршиж үзье. Мэдээж дугуйгаа тослоно. Иймэрхүү дугуйн дээр ажиллахаас өмнө ирмнээс нь зуурж аваад эхлэхээс өмнө жоохон даралт өгч доош нь байлгах хэрэгтэй. Before I even start, I'm putting down pressure here. За одоо багжаа байрлуулад дугуйгаа тайлхнаа. Багжаа буцааж авахдаа яг анхд оруулсан шиг авна. Та нар харсан бол сая дугуйн дотор жоохон хий орсон байна. Дугуйгаа цөмлөхдөө хийг нь заавал шахаж байгаарай. За дараагийн дугуйн дээрээ бид хийн тогтцоовыг ашиглах болно. Зөв тал руугаа эргэж байгаа хэсгийг шалгахын тулд одоо та нарт задлахад хүндрэлтэй байдаг давчуу зайтай дугуйг хэрхэн яаж хялбархан задлахыг харуулъя. Эхлээд 175 та дугуйн дээрээ цөмлөх хэсэгтээ бид тос шүрших хэрэгтэй. Хийн тогтцоогтойгоо зөв багжаа байршуулна. Обод хэрхэн доошлж байгааг харж байгаа биз? Одоо гараараа тогтцоолно. За ингээд дугуйгаа цөмлөхнэ. Багжаа буцааж авахдаа ингэж болоо. Маш ямархан. За одоо сүүлийн дугуй. Энэ удаа та нарт энэхүү шургыг хэрхэн ажиллахыг харуулъя. Энэ шург нь зуралтыг илүү сайн болгож өгдөгөөрөө онцлогтой. Одоо буцаагаад импактаа хэрэглэнэ. Ашрам дэлгэхэд иймэрхүү том дугуйтай хүмүүс дугуйгаа цөмлөх гэдэг бол маш том ажил болдог. Тэгвэл одоо та нарт энэ дугуйг төггүйхэн хэрхэн цөмөлж болохыг харуулъя. Өмнө хэлсэнчлэн тосыг зайлшгүй шүрших хэрэгтэй. Та бүхэн харж байна уу? Зуралт нь бол маш сайн байна. Обод болон дугуйны завсраар хүн орж байгааг харж байгаа биз? Тэгвэл хойд талаас нь хамтдаа харцгаая.
За одоо дугуйгаа цөмлөх юм бол яаж ажиллаж байгааг нь харж байгаа биз? Багжаа буцаагаад авлаа. Энэ дугуй цөмлөгч нь хэрхэн таны цаг, хүч, мөнгийг хэмнэж болохыг танд товчхон бөгөөд ойлгомжтойгоор харуулж чадсан гэж найдаж байна. Дахиалга өгөх утас 8911 1534 8911 16 34 Diesel Track Tools-ийн бүх салбаруудаар